За эн чин нөгөө нэг халуун ногоо гişүлэн тий. Тий халуун ногоо гişүлэн тий. Манайд хамгийн их гараад байгаа шүлэг. Тий одоо яг дэвжээний үндсэн шүлэг үстэй. Аврагын дэвжээний тий. Цэцгийн тосоор хамталсан шүлэг. Тий. Ер нь тэгээд залуу байхад тэгэл том цолтонгууд аврагууд идээл гарахад ар дээр нь тэгсгээл нэг бодоо ер мах үлдэхгүй. Тий мах үлдэхгүй. Сумогийн арилтаа амарх болдгоо маа. Нөгөө сумогоо бол нөгөө дээрс байрлагч. Араа юм аа гэсэн үг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас утгаас нь аав нь би хувьдаа өөртөө боддоор аав гэртээ суугаад бичээд юм кино гарсан. Шалц киногоо энэ өнгөрсөн 10 сард нээдээ тэгээд кино монодо театрт өнгөрсөд гарч байна. За сайн байцгаана уу? Нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлэгтэй хамт байгаа нэвтрүүлгийг үзэн суугаа. Одоо дэлхийн өнцөг булан бүрт ажиллан амьдарч байгаа монголчууд та бүхэндээ өглөө өдөр үдэш Орой минь. шөнийн мэндийг хүргье. Авас шүн болсон шүү дээ. За тэгээ өнөөдрийнхөө зочныг энэс тань. За тэгээ одоо манай Цунаа ресторан гэж одоо манай одоо сумогийн дэвжээ гэдэг шиг манай дэвжээн дээр өнөөдөр ирсэн хүн бол Монгол улсын гавьяач жүжигчин Золбот ах маань ирсэн байна. За сайн байна. Сайн байцгаана уу? За тарган сайхан хаварж байна уу? Сайхан авч. За өнөөдөр бас Цунаа ресторанда дахин орж ирсэндээ баяртай байна. За хоёр дүү ажил сайн биз дээ. Ажиг сайхан байна. Манай зовбаах чирнэл байнгын бас нэг үйлчлүүлэгчтэй юм. Би ч баян гэж шүү. Нөгөө нэг аврагын дэвжээний шил хаана байна гэж ороод ирж штэ. Сүшигээ санах бас нэг юм байна штэ. За Тэгээ нэвтрүүлэгт бас ингээд зориод урилгыг хүлээж авч ирсэн золбаахтаа маш их баярлаа. Яа хоёр дүүгөө дуудахаар одоо эгэлгүй яа. Золботхны сүлийг маш их завгүй харагдах юм тий. Бүтэхгүй байх таа л гэж бодоод байсан чинь шүү. За сайхан аварж ирв. Сайхан авч байгаа. Сайхан авч байна. За өнөөдөр ч зовбаахтайгаа яриад би дээ. Тий ярих юм их байна. Ярих юм их байгаа та. Тэгээд манай урдны нэвтрүүлгүүдийг яг зобахтаага таарахаараа нэг халтмалт. За би үзсэн. Үзсэн. Баярлалаа. Тэгээ ер нь бол их гоё. Их гоё тийм ээ. Аливаа нэг хүн чинь бас нэг засаг захиргаатай. Нэвтрүүлгийн одоо нэр их гоё санагдаж байсан. Ноён нуруу гэдэг бол ялангуяа Монгол хүн гэдэг бол ноён нуруу хогорчгоо ноён нуруу гэдэг бол одоо хизээч байх ёстой гэж боддог. Тэгээ ноён нуруу гэдэг үндсэн яриа мань бол над зүгээр миний бодлоор их олон төрлөөр бодогдоод байгаа юм л да. Аливаа нэг юм нэг үндэс, суур, бат бөх ганхшгүй гэдэг одоо бас нэг үндэслэл байх юм шиг байна. Гэхдээ энэ бол одоо бол аль салбар дээр байх одоо санчирын хэлдгээр аль салбар дээр байх ёстой болчихж байгаа юм л. Тэгээ одоо жишээлбэл одоо ингээл Цунаа ресторан гэл ингээл байж байхад ноён нуруу хэмбэ тооёрлагч шүү дээ. Тэгээ одоо энэ тооёр байхгүй бол жишээлбэл байхгүй бол одоо Цунаа ресторан хаашаа ажиллах уу, яаж ажиллах уу гэдэг юм болчихж байгаа. Тэгээ барилга байсан ч гэсэн одоо даацын хан гэл ноён нуруу хичнээн жил хүнийг баталгаатай амьдруулахын тулд одоо байж явах ёстой гэх юм. Зүйлээс гаднаар амьгүй зүйл дээр хүртэл ноён нуруу яригдах юм шиг бас ер нь байж явах ёстой. Бүх юм дээр байж. бүх юм дээр ноён. Байгууллага хүртэл ноён нуруутай. Байгууллага одоо өнөөдөр том шагналууд л одоо манай хөдөлмөрийн одоо авраг гэж шагнаад байна. Энэ хүн чинь бол тэр байгууллагын ноён нурууг бас төсөөлж яваа гангашгүй хүн гэдэг утгаараа одоо бас ноён нуруугаа хамгаалахын тулд тэр улсуудаа бас одоо шагнадаг жишээтэй юм. Ноён нурууны тал дээр бол одоо маш их яригддаг л та. Уухах юм их. Бүх юм ноён нуруутай. Бүх юм ноён нуруутай байж ажил амьдрал цаашаа өргөснө гэхээс ноён нуруу байхгүй ноён нуруу хугарах юм бол юу ч ажиллахгүй шүү дээ. Жишээлбэл одоо аав болно гэлээ аав бол одоо ер нь болох бол их амархан дуу тийм ээ. Ер нь бол одоо залуучууд бас хандаад ингээд хэлэхэд бол аав болоход бол одоо хайраа гэж үгэж байл. Нэг үдгтэл ганцхан шүн лав болчих шүү дээ. Тий. Тэгтэл цаана ямар хариуцлага үүсэж байгаа гэдгийг л одоо мэдэх хэрэгтэй байхгүй юу. Тэгжээж одоо энэ аав болно, амьдрал зохион, гэр бүл болно. Одоо тэрний үндэс суурь одоо энэ нэвтрүүлгийн нэр шиг ноён нуруутай явахыг утга учирыг сайн бодож байж амьдрал зохиохгүй бол тийм нэг арчаагүй ноён нуруу байх юм бол тэгэл хэн хэний амьдралыг өрсөн нэгэн хүүхдийг өнчрөөсөн ч байдаг юм уу ийм ноён нуруу бол байж. Өөрөө ч гэсэн хардаа нэг хард дурсамж үлдээсэн тол бүлээсэн юм уу тийм. Тий, тэгээд дахиад нэг өөр тийшээ одоо бас дахиад гэрэлдэг ч юм уу, дахиад ноён нуруугаа алдаг ч юм уу, ийм ноён нуруу бол Монгол хүнд бол байж болохгүй гэж хэн бол хувьдаа бол бодож явдаг. Одоо жишээлбэл би бол одоо өөрийнхөө гэр бүлийн ноён нуруу шүү дээ. Хазаашгүй ноён нуруу гэж боддог шүү дээ. За аав хүн гэдэг бол мэдээж аав хүн гэдэг бол зүрх сэтгэл, хайр.
гэж одоо бодож байгаа. За эцэг хүн гэдэг бол тэгэл хариуцлага. Ер нь тэгэл нэг одоо хоёр гэсэн дээр нэг 25 хүрт хүнтэй суун суудлаан бол ер нь эрхэм бол ястаа хаан ноён нуруу нухан учир болохгүй ноён нуруутай ч юм уу ноён нуруугүй ч юм уу мэдгүй тэгээд юу ч тэгэл хижигнэл дахиад тэгээд тэгж байгаа л яг тэр ноён нуруун дээр очихдоо л их учиртай л золгохгүй л амьдралдаа яаж сугарч мэднэ нугарч мэднэ амьдрал гэдэг бол таашгүй тавилан байдаг учраас хайшааж эргэж мэднэ ямар тахир зам руу орох магадaltaй байхгүй. Тийм учраас ноён нурууг маш сайн бодож байх хэрэгтэй. Золбоо дахвал бүр намайг баг нэг өсгөлөлдсөн одоо намайг одоо хүн болголцсон хүний нэг л тийм. Гэхдээ байж бодголцсон хүн байхгүй би чинь. Одоо аав нь бол одоо манай Монгол улсын гавьчсан одоо Ухааны Батбаатар гэдэг хүн бол ихэнх ноён нуруутай хүн шүү дээ. Тэрний хайжууд одоо анхааг бид нар ч оюутан байхад энэ жоохон чинь төрцөн байсан үе. Тэгэл би ч одоо хөдөөнөөс оюутан болоод ирсэн. Тэгэл одоо ингээл оюутны байранд байхтай байгаад ингээд төгсөөд ажил дээр гарангууд одоо жишээлбэл хаана очих вэ гэдэг асуулт ирэнгүүт багийн өвтөр чинь нэг театрт тэгэнгүүт л за маяглаад манад чигээл би ч одоо ингээд би тэр чинь цуг амьдэрч байсан хоёр хүн шүү дээ анхаа өвтөр чинь тэгэхээр чинь жоохон чинь би одоо бас нэг нэгдээс хажууд байгаа ах энэ хүүхд чи харж байгаа шүү дээ энэ ах ямар хүн бэ гэдэг тий тэгтэл энэ хүн чи одоо бас ноён нурууг одоо бас зааж л явсан байх л гэж бодоод байгаа ш. Ноён нуруу заадаг юм байхад нөгөө эр хүн гэдэг нөгөө ийм байх хэрэгтэй, хотлоо ярьж болохгүй, алгаа хийж болохгүй, хүнтэй сайхан харьцах хэрэгтэй, хүн ялгаж болохгүй, зөв байх хэрэгтэй гэдэг үгийг бол анхаад бол хэлж л явсан байх. Гэхдээ ноён нуруутай сайхан эцэг хүний өр хүүхэд бол бас л ноён нуруутай л явдаг юм гэдэг өнөөдөр амьдрал дээр бас ингээ харагдаад байгаа байхгүй юу. Анхаагаас бол ямар нэгэн тийм илүүдэт нөгөө дэлчгэр хөдөлгөөн бол вирус олж хараагүй байхгүй юу тий. Одоо амьдралын харсан тэр ажлын харсан тэр уран бүтээлийн харсан тэр сайхан ноён нуруутай яваад бол ах нь баярлдаг. За баярлалаа. Та содж авсан юм байна. Дөрөвч магтнаа гэж юм болоо. Санчирын хажууд мохоо ялгаж магтлаа. Манай санчирч гэсэн хараад байхад ер нь бас л их сайхан ноён нуруутай хүнтэй юу. Манай санчирч жоо хатууч ихтэй. Та ер нь ийм хүн жоо чанга яваад зүгээрс байгаа. Тэ. Зобаха юу гоо та? Оо зүгээр энэ сайхан байх уу цаа. Би байна. Одоо тэгээд их хатуу хөтүү юм уу даралт гисчих гээд байна. Тэгэхээр одоо ингээд цаавгаар би ер нь л тэр нэг харамуу пүүжигийн тэр сүүч одоо манай энэ пүүцитгээр зөндөө шүү дээ. Пүүцитгээр би энэ харамуу пүүжигийн сүүг одоо хөөгтөж чих уудаг. Тэгээ би бас энд нь бас сэмэрхэн дэлгэр ороход авна шүү дээ. Тэгээ одоо бас тарг нь гарцсан, цөцгий нь гарцсан тэгээд. Одоо энийг уугаад эхлэхээр ч нөгөө өөр юм уу чадах болчих хүүхдүүд бол тэрсэн ба. Айгуу гоё шүү дээ. Нөгөө цөцгийгээл идэн, таргаал идэн гэх тэгээд байдаг болчиход байна. За гурлаа нэг кампани хийв. За тэгээ. Болж байна хөө. За тэгээ. Зобаахад баг хайбол зүгээр биш үү? Шинжраа. Хайбол гэдэг нь юу вэ? Хайбол баг зобаахад их зүгээр байсан. Үзье. За дүү зобаахад хайбол. Танай ажил төрөл сайн уу? Дажгүй сайн да. Шин брэндүүд бас гарч байгаа сурагтай. Тэглээ. Тэгээд нөгөө зобаахаа урдчсан нь эх орондоо нүүж ирэхэд хармааж аврах нөгөө эх орныхаа ачийг хариулах хэрэгтэй. Юугаар юм болов ач хариулна гэд би тийм гүнзгий яриа ойлгохгүй байгаа чинь. Чамд хоол гэж зэвсэг байна. Чи нүгээрээ эх орондоо очоод одоо Япон хоолны соёл гэж мундаг юм байдаг. Хоол өгөөд хайчих биш. Тэр хүмүүстэйгээ харилцдаг. Дахиад ирээрээ баярлаа, баяртаа гэдгээ хэлдэг. Ийм гой хоолны үйлчлэгээ Монголд бас ховор байхгүй ч гэж хэлж болно. Тийм учраас энийг чи Монголд одоо эх орныхын төлөө ингээд гой орчин бүрдүүлээд өгөөч гэдэг. Тэгээ бодож Японд олон жил хүн байсан байна дээ тий. Тэгээд ирээд энийг нээгээд тэгээ түрүүн таны хэлдэг нөгөө шин хоол туршиж үзээд одоо маш гоё шин загас авчирж өгж үзлээ, гаргаж үзлээ. Тэгээд одоо мах шарсан мах нөгөө якинику гэдэг тийм юм гаргаж үзээл явчихна. За зобаах энэ манай бас ресторан дээр гарч байгаа брэнд. За брэнд юм да. Энд чи хэм бэлээ? Хайбол. Хайбол гэдэг юм. Хайбол. Тий. Оо за. Энэ бол ер нь нөгөө пив гэж яхаар аюу зүгээр байдаг юм бас. Пив ч гэсэн гоё л доо. Гоёнээс өөр юм уух юм бол бас наач бас зүгээр байдаг.
Анх нэг яг цоног одоо дөнгөж байгууллагад гүйл хаалгаа нээж яхад би нэг орж ирж ирэх Тэгсэн. Яасан биш. тэгэл ингээд харж яхад бас л нэг шал өөр уур амьсгал дээр орж ирж ирсэн шүү дээ тий. Тийм мэдрэгжсэн үү? Мэдрэлгүй яг тий. Тэгэл нэг тийм нэг цаанаасаа тэгээд тэр хоол одоо анхыг хийсэн тэр сүши тэр хамгийн гол тэр аврагын дэвжээний шүл гэдэг 2-3 төрлийн шүл байсан тий. Тэр шүл бас айгүй гоё санагдаж. Одоо зөв талганы гэдэг ерөөд бас нэлээд урчлаа шүү дээ. Тэглээ жилийн гарan 2 сар тий. Жил гарan болчлоо шүү дээ. За дүүн гарынхаас сүшигээр дайлнаа. Сая ярьж байгаарай. Би бас яриад дундууч нь орно шүү. Ороо. Зөвшөөрлгүй орж ирэл битгий орлаарай. Ерөнхийдөө тэгээд Монгол хүн гэдэг тэгэл махны л үе юм да тий. тийм байд. Яс гоё загас юу болов гэсэн чинь мэдээж энэ нөгөө гадаад төрлөөр явж утсан хүмүүс бол энэ л шин загас байдаг. Одоо цунаараа ирэх юм бол яг шин гоё одоо Японд тоогоочтой хөлхөө. Манай хаач гэсэн зай завсраараа орж ирээ сүшийн тусалж хийгээд өгөх. Энэ л байдаг гэж баг багаар мэддэгдээд л. Би нэг санчиртай махны илүү. би нэг санчиртай ярьж байгаагүй. За хаа ингээд хоол тавиад за энэ махлыг Японоос ирж байгаа. Вагю гэдэг ийм мах байгаа гэдэг ингээд яасан холоос мах сүйдэг юм бэ мэд вэ? Хойдхан чинь фермерүүд гэж зах байж тээ эндээс болд юм уу гэсэн чинь үгүй байхаа. Энэ бол яг л одоо нэг ашгүй хаавраг хэлснээр үнэхээр Япон чанар Япон хоолны сайн гэдгийг бид одоо Монгол хүмүүст бас 7 жил болсон болохоор мэдрүүлэх ёстой. Бас амсуулж үзүүлэх ёстой гэдэг утгаараа альбесэр бид бүр яг Японоос нод бүр онгоцоо тэр нэг мөс зөксөнд ингээд нэг цэп шиг юм ирж явах шиг гоё юм тий. Битүү загас магас тэр. Тэгэхээр яг Японоос одоо энэ яг энэ бүтээгдэхүүний зөөр гэдэг бас л хэцүү байгаа тий. Явдалтай юм байна. Явдалтай байна. Гэтэ яг хуу ирээд одоо суугаад гарахта ямар гоё амт байва. Харин тий. Гэж хэлчихсэн юун тэр урдны явдал мартагдахаар бүр ингээд бүр фүүг юм. Зөөс авцарсан мартагдаад тэр хүний кайпыг харахаар гоё харагдаад байдаг. За дараа нь ирж амтлаарай. Дараа нь дахиад нэг өөр загсаа эрэхтэй амтаарай. Дараа нь өөр шанхуу ч юм уу те. Дараа нь ихтэй өөр юм амтлж үзэрэй гэдэг хүмүүс их л. Одоо ингээд бүгд Японоос байна. Асахи Певч гэсэн Японоос ингээд тий. Энэ халуун саке Японоос тий. Тэгээд уух юм нөгөө софт дринкнүүд ундаа хүртэл бүгд Японоос авсан. Анхаагийн одоо энэ төсөж байгаа загас хэн гэдэг загас байна. Одоо энэ бол кампачи гэдэг загас. Кампачи Тий. Японоос ирсэн загас байгаа. Энэ цагаан өнгийн загас. Манайх чинь 10 төрлийн загас гаргадаг. 10 төрлийг. Оо зөв. Тэр нь яг өглөө одоо загасчид Японы загасчид далаар угаа гараад загсаа хураа штэ. Тэнгүүтээ Токио Тоёсо гэж газар бонд дээр буулгадаг. Тэнгүүд тэр Токиогийн одоо том суши ресторануудын шефнэр нөөцөө очоод нөгөө дуудлага худалдаа гэдэг юм байна. Тэгээ манайх бас яг тэрнтэй адилхан хүмүүс оруулаад дуудлага онгуудаа шууд наритаа усны боловор явуулаад оройн би очиж аваад Шууд уснаас онгоц. Ууглаа. Тэгээ хамгийн бол дунд нэг 5 цаг нисэх юм да. А тийм юм да. Тий. Тэгэл энд ороод ирээд яг нөгөө Япон манад нөгөө гол ахлах тоогооч юм заавраар шууд тэр чигээр нь хасах 65 хөлдөг чинь тэгээд дахиж нэг гаргаад гисгэж юм бол дахиж үлдээхгүй гэдэг юм барайд л яваад байгаа. Тийм болохоор нөгөө Тийм шүү дээ. гоё амт нь бол. Тэгээ олон гисгийн хөрн дэмий гэдэг. Нэг л гараад энэ чинь жоохон гиссэн юм. Одоо дахиад яах юм бэ? Шууд хий гэдэг тийм. Угаасаа нэг гисгээгээд дахиад хөлдөөсөн заас мэддэг. Ам нь тэр үлдчихэж байгаа өнөр жоохон түүхийн амт нь үлдээд байдаг. Яг шин загас гэдэг чинь түүхийн амт байхгүй. Яг нөгөө загасныхаа гоё тусна. Би сэтэн далайн амтнууд ер нь нугасгүй шүү дээ. Тийм ба шүү дээ. Сони шүү. Сая ингээд бид тэр гэр бүлэрээ солонгос явсан байна. Тэгээ солонгос явал ингээд очиод тэр далайн одоо хоолны газар орлоо. Одоо нөгөө өөртөө үйлчилдэг төрлөөрөө байна. Тэгэл ингэсэн чинь ерөөсөө иж үзэг нэг их сонин нэг юу байгаад байгаа юм. Нэлцээс юм. Сонин хэлбэр. Тэгээ нэг нэлцээс юм байгаад байхгүй юу? Ингээд сарвайс Яаж шидэндээ гэмээр. тэгсэн чинь би тэрнээс аваад тавган дээр тавьсан чинь манай ихнэр ихгүй сокогч хүү ханаа юу аваад байгаа юм бэ? Би мэдэж байна гэл. Өөрөө ч мэдэхгүй авчихгүй юу. Тэгэл авцар тавьчаад бусдын тойруулаад идээд байгаа. Оо зүгээр янз бүрийн загас идэл. Сүсий мүши идэл. Тэгэл ийжээс яг нэг нэлцгэр маань тавган дээр үлдлээ дээ. Тэгсэн чинь хажуу талаас манай нөгөө солонгос за наадах чинь чангадаа гэсэн нэг орчуулгаар ингээ хэлээд манай охин орчуулаад тэгээд ингээл хомж явал идсэн чинь гоё надад гоё. Тэгсэн чинь тэр солонгос хүн би энийг идэж чаддгүй шүү дээ гэдэгсэн. Би тэгээд тэгэхээр би өөрийгөө ямар их далайн амтнд ер нь
нугас хүн урд насандаа ер нь бүр урд насандаа Япон тийм загасчин байсан болов гэж өөрийгөө бодлоо шүү дээ. Япон амт соёл мэдрэмж цунаа ресторан Нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Түрүүн таны говийн тухай ярьлаа. Та тэгэхээр говь нутгийн юм байна. Яг Дундгой аймгийн Дундгой гэсэн нэг дуу хууртай нэг чигтэй архит арсаар шахсан хүмүүс. яг тэр хүн чинь сууж байна те. Тантай тэгвэл эндээс хойш жоохон болгоомжтой харьцахгүй болохгүй юм тий. Шоо. Би нэг хэдэн жилийн өмнө анх удаа явчихсан. Ямар их дуулдаг, ямар их архиар шахдаг хүмүүсээ гэж бүр сүүлдээ ядаргах юм болж ирсэн. Ер нь бидрийг Гэр нутгийн хүмүүс. тий жоохон байхад одоо За суши бэлэн боллоо за баха. Цагаан боллоо. за ингээл нөгөө Япон соёл чи ингээ гараад ирж байгаа юм да. Дөрөөр юмнууд нь байж байна. Дундгой аймаг За найзынхаа аманд нэг. одоо манайх чи одоо нэг за Эрдэнэтлээ сум гэдэг чинь хөгжил нэгдэл гэж байх. Бидний жоохон байх үед бол одоо малаараа улсад тэргүүлдэг тийм ээ. Томоороо бас одоо улсад тэргүүлдэг ийм том сум байсан. Тэгээд тэр үед бол санчирмын одоо бидний жоохон байх үеийн одоо найр, наадамд Дундгойн ялангуяа тэр Эрдэнэлээ хойдлын тэр болгоодын хийц гэдэг бол жинхэнэ найрлах газар байсан. За харж байгаарай. Харж байгаарай гэж байгаа. Иддэг юм гэж. Ингэж. Ингэж Зоо бахын маань аавч өгнө гэж сайхан буурай биш үү дээ. Өндөр настай манай зоо бах чинь одоо бас та нэг аавынхаа тухай бас нэг сайхан дурсч яриарай. Байгаа гэж тий аавынхаа. Байлгүй яг энэ зэрэг манай цоглоо. аав чи одоо 95 настай хүн байна. За хан бол айлын баг шүү дээ. Тэгээд одоо энэ жоохон цагаан сахал ус тавьчихсан. Ээж минь одоо 92 хүрч байна. Тэгэл одоо аав ээжийн хажууд отхон хуул тэгэл байнгал ингээл явж идэг. Тэгээ манай аав бол залуудан бол ерөнхийдөө одоо яг сумандаа саяхан ирсэн хөгжил нэгдэл гэж байгаа үед бол сумандаа бол хашаа удаггийн одоо бригадын дарга гэж ерөнхийдөө нэгтлэн мэрэгчлээ. Тэгэнгүүтээ хашаа удаг бригадын дарга гэж ахалж явдаг. Одоо сумандаа бол маш олон ходог гар татлагын ходог, гүн өрмийн ходог одоо ингээл өстэй эргүүлэхтэй ходог л бүх төрлийн ходог бол одоо ингэж гаргаж олон мал болон хүнд одоо буян болж исэн. Мэдээж одоо өвөл бол одоо говь газар бол тал нутаг одоо нэгдлийн нэгдэл гэж байх үед бол дандаа хашаа барьдаг. Одоо хашаа малын хашаа сарвч ингэж барьдаг. Тэр болгонд нь одоо хаан жоохондоо бол би аавыгаа дагаж явдаг. Ер нь маш олон өрмийн хотгонд бол би ах нартай явж исэн. Хар багасаа. Тэгэл намайг гэж одоо даргыг хүүхэд бригадын даргыг хүүхэд. Жохоо нэг өөр маягаар. Нөө тий. Тэгээд дагаал. Тэгээд ах нарын дагаал. Ер нь бол тэндээс л ер нь ахуй дээр одоо яг тэр ах нарын ажиллаж байгааг хардаг ч юм уу. Аавынхаа тэр хүн амтэн одоо ингээд бас хамтарч ажиллаж байгаа сайхан найзан дундаа байдаг. Ямар нэгэн дарга бол загнах биш. Яг л ингээд эр хүн хэн ноён руугаа алдахгүй одоо ингээд бүгдээрээ ингээд ажилдаг тийм үед би дандаа дагаж бүр жоохносоо дагаж явдаг. Тэгэл өрмийн машин гэж явна. Даргын машин гэж одоо 53 явна. За тэгэл өрөм ачдаг машин гэж явна. Шнек гэдэг одоо ингээд яг ингээд зоож байгаа доош өрөмддөг ингээд 3-4 машин ингээд явдаг. Тэгэл нөгөө ах нар чинь ингээд аав намайг авч явахгүй гэртээ л одоо ээж чи явахгүй гэсэн тохиолдолд бол тэр хэдэн машин аль дуртай машин даа. Ахаа би сууч. Суум нөх. Намайг дуртай авч. Тэгэл очиод хотгийн бариг энд ходог гаргана гэж буухад би нэг машинаас буугал. Тэгэл маш олон одоо юунд ингээд аавыгаа дагаж явсан. Ер нь хүүхдийг ер нь багдан нэг жоохон тийм ахуй дээр дагуулж явах тийм ээ. Хөдөө газар дагуулж, мал хойтой газар ч юм уу дагуулж явдаг ч юм уу. Ер нь ингэж сорох гэдэг ер нь ялангуяа эрх хүндэл их нүүр нөөлөг болно шүү. Их юм сурна шүү. Одоо бидний яриад байгаа ноён нуруу гэдэг нь тэнд их тогтчих гэж. Тэгэхээр нөгөө том болцсон хойно чи тэгэх ёстой, ингэх ёстой биш. Багаас Тэр үеэс нь эхлээд Тий. Өөрөө тэр хүмүүстэй харьцаал Тийм ээ, хурж барайл тэр нь одоо өрөм эргэж явах чинь хурцны эхлээ шараагараад шалуу батраал тэгж яснаа л гээл
усгаараа шавар гарахад чинь жоох хөвгд ус ингээл хөрзээр алё чи 2 хөр зоотох гэх ахнаар тэгэнгүүт нь тавж өгвөл тамаг дараа авч явахгүй шүү гэдэг ч юм уу. Тэгэнгүүт нь мөнөхийн хийгээл эхлэн тэгэл Тухайн та авч насны үе байх уу? Тэрийг одоо өө жоохон би ч одоо ер нь их багаас аавгаад тагсан юм шүү дээ. Тэгээ намайг шиг дагуулдаг байсан. тийм ээ. Хүүхдийг баг гэлтүү угаасаа тэр амьдрал гарга гэдэг юмыг хэлж өгөхгүй ч гэсэн таны хувьд бол тэр харуулж Тий, тэр чинь одоо шалгалт таниулж те амьдрал дээр л одоо үндсэндээ одоо ирээдүйдээ сайхан эр хүн болоорой, сайхан ноён нуруутай байгаарай гэж хэлэхгүй мөртлөө харуулж ирсэн. ахуй дээр нь ингээл хүмүүжүүлээд байсан байгаа байхгүй юу гэж ойлгоод байгаа шүү дээ. дадал болгож шүү. Дадал болгож байна. Тэгэл сүүлдээ зүгээр тийм ажилд явахгүй байлаа гэхэд одоо баярслал дээр одоо сомоос хойшоо гараад хоёлаа. Тэгээ одоо миний яриад байгаа тэр найр наадамтай болгоодын хэсгэдгэр манай авч дандаа сайхан мөр ундаг. Дандаа тийм жороомор, арилжаамар, хатраамар их унах дуртай. Дандаа том биетэй мөр унах дуртай. Тэгэнгүүт нэг отгүй хөө. Би чинь бас жижиг гэмэл нэг том морин дээр тохчин нэг хоргол шиг юм дээр нь мордчихсан. Тэгээд аавгаан дагаад нэг хөөрхөн хөрөнтэй л өмсцэн давсаагаал тэгэл явцдаг байсан шүү дээ. Тэгэл баянгаа тэгэл тэр сайхан мордуудыг бүгдийг нуунаал аав эхлээл хөтлөөлж яваал дараа нь тэгэл ерөөсөө хавтагаа адилхан сайхан нөгөө нэг хөдөөгийн байсгалын киноны нөгөө өвгөн болдхоо хоёр нэг баригэд орох гээд нэг явж идэг шиг тийм ер нь тэгж л их явж исэн дээ. Магадгүй шүү дээ. Одоо ингээл өвөл одоо ингээл бой болно. Манай сомч нь одоо макамнаттэй шиф. Тэгэл одоо ингээл одоо төрийн албай хаагчид одоо бүгд л сургууль даяараа хүүхэд мөнхөдөг бол одоо тэр улсын бой руу орно шүү дээ. Тэгэл улсын бой руу орох чинь тэр нэдгаар орох чинь бид нар 5 дугаар ангиас нэдлэганд орж ирлээ шүү дээ. Ой. Тэгэл гэдэг шууд хит настай юм бэ. 5 дугаар за одоо нэг 5 өдөр чинь дахгүй 2 3 тал гэсэн үг байхгүй. Тэгээ нэг 13 4 тэл юм уу та. Тийм л байх гэдэг байгаа байхгүй. Тэгээ 13 тэл байсан байх гэдэг. 18 настай 10 төгснө гэдэг чинь. Тэгэл эхлээд толгой шир зүгэл нэг содомовда зүгэл ингээл гүйжсэн сөүлдээ ингээл өөрсдөө хон унгаахал гэж байгаа юм. Тэгэл хон унгаас эхлээл сөүлдээ ах нар юм зааж өгöd томоодыг зохиж унгадаг болол ингээл. Тэгэл эн чинь одоо нэгсэнтэй амьдрал дээр юм суралцаал яваад байгаа байхгүй. Одоо жишээлбэл 101 ингээл нэг найз хөдөө явж байгаа л чамраар хоны уулцсан шүү. Гэхдээ гэрийн гадаа амьд тань эргэл буухад хөөрэ одоо яана гэж ямар ч байсан төмпөнтөө ус тавьж өгөл хүн хүлээгээл уяа зогсохгүй те. Амьтыг зовоогоод яг газар дээр нь пүд гэж өөрөө янзлчих чинь. За энэ бол ингээд одоо миний бүрийг ярих гээд байгаа амьдралын аав юм заасан ухаан ахуй дээр сурсан одоо мэдлэг боловсрал гэдэг юм бол одоо өнөөдрийг хүртэл эрх хүний одоогаар чаддаг юм болоод үлдчихэд байгаа. Сая тэгээд эрэгтэй хүний, эр хүний одоо байх чанар гэж юм би түрүүнээс нэг хойш бодоод л байгаа юм л да. Тэгээ сая зобахлаа ярьж хахад нөгөө амьдрах философи гэж юм чинь угаасаа энэ өстө гоё юм. Насан турсан биш. Дэж байгаа захаар. Янз юм байна. Насан турсан биш. Яг тухайн үеэс эхлээд нөгөө цэнэглэгдээд явчихл байдаг юм байна. Баг багаар цэнэглэдэг. Яг батарей хийж байгаа юм шиг багаас нь цэнэглэсэн байхгүй. Одоо ингээд жоохон хүмүүсийг одоо би харахад бас жоохонтой шүү дээ. Тий. Тэгэхэд ингээл одоо ингээд өөрийнхөө явж исэн өндөрч исэн аавгаан дагаж исэн одоо хүүгээ ингээл аваад яг зундаавал нэг хөдөө гадаа явж ил байна л да. Тэгтэл өвөлдөн бол яг хайчихгүй шүү дээ. Сайн дэл нэг ойр зөр хотын цахад нэг ойрхон салхин даргаалan цасан дээр чаргаар уулгаж байна. Өөр юм зааж өгөхгүй шүү дээ. Одоо Улаанбаатар байгаа хүүхдийг морь өнөөлөд миний хөө тэр ингээд дээр тэр хоны хураагаад ирэхэд аахгүй хайч л шүү дээ. Тэг нь үстэй. Яаж хон монд хурж чадах уу? Хурж юу? Төхөөрж бол би одоо яг энэ хэлэхэд чадахгүй би. Анхаавал ингээд хотод өссөн л. Тий. Орол одоо энэ яг өсгөд бид нар чинь цугал байж исэн юм чинь. Гэтэ бол эмнэг сурах чинь л та. За үнэн үү? Нэг л нүлэн багтчихгүй болоо явчихлаа шүү дээ. Энд чинь мэлдээ том боллоо. Гэхдээ горилго тээсээ тий. Одоо зобаахлаа бич байгаа. Тийм байхгүй хаа. Аавын хүмүүжлэгдээс гадна зобаах маань яг тэрсэн үссэн хоёр ахтай. Тэг ахын бас хүмүүжил бас байсан баг. Ахтайгаа тий ахтай ойрхон ахтай байна гэдэг бол бас их гоё гэж надад. Ойрхон гэхээр хэдэн насны? За би тэр нэг 3 насны зэрэг. Үнэн л тэрсэн. Би чинь юм ахыгаа их тагнаа намайг дагуулж явах айгүй дургу. Тэгэл найз нар би ч гэсэн яаж хийж байгаа л дагдаг. Аавгаан дагдаг, ахыгаан дагдаг. Тэгээ бид нар жохон байсан чинь манай сомонд дугуй зараад, ундаг дугуй зараад. Тэгсэн чинь айлууд чи хэцүү шүү дээ. Бид нар чинь зурагтгүй байсан юм. Зурагт байхгүй. Үзэх юм байхгүй. Утас мотос бол
юу ч байхгүй. Тэгэл ингээ байжсэн чинь эхлээд нэг дугаа авсан чинь за ахт нь авчих ёо. Би унахаар том дугуй. Манай хүн болохоор юм чи хөлн хүрхээ. Нэг хар дугаа аваад. Тэгэл ингэсэн чинь манай хүн над өгдөггүй шүү. Арчид тавиал. Тэгэхээр би нөгөөх нь яаж хийж байгаа дунд сурж байгаа нэг завсраар нь ундаг штэ. Тэнийг мэдчихэж байна. Хөлөө хажуугаар нь хийж байгаа ингээд нэг дали явдаг штэ. Дээр нь бодох нэг хөл ингээд жайж байгаа нь хөрөхгүй. Тэнгүүт нь ингээд дали яваа сурцсан байхгүй. Тэгээд тий унах гээд байгаа штэ тэрний чинь. Тэгээд дали яваа сурцсан чинь өнөөх чинь дуу өгдөг. Тэгээд яах гээд байгаа ингээд өгөхгүй. Тэгтээгийн зэрэг нь л хадаастай. Давгаал дууг нь хатах чинь. Тэгээд хатах чинь. Тэгээд гараад ирэхдээ дууг нь хийгөө. Яаж байгаа юм бэ? Хоёулаа адилхан хуваажлах. Хувааж унал дууг чи хийтэй байна. Хувааж унахгүй дууг чинь хагархаал байна. Тэгээ намайг бол манай ах бол ер нь гөвөхгүй. Зүгээр л яаж байгаа юм бэ гэдэг. Би нэг гөвүүлж байгаа ч юм чи. Тэгэл авдаад хаяа нэг хаяа нэг ширүү авахгүй болдог болохоос ш. Хаяа бас гангаа авна штэ. Ер нь чөдөр юм уу, уурганы хов юм уу? Уурганы ховч бас нарийнхан бас ганган буу штэ. Тэгээд өнгөцөл ер нь тийм сорон ер нь өмдний тэлээ гэхээс илүү хамгийн ойрхон биднээ манай гэрт хамгийн ойрхон байдаг нь чөдөр, хазаар, ногт тэгээд уурганы ховл байдаг байхгүй. Бөгөөд сур. Тэгэл тэндээс нэгийг авахд бол тэгэл ямар ч цуцаа хувцастай байсан то 3 нөх болоход бол тэгэл гоё яг ястан үсрээд арилахгүй болт хорслоо унда тэгээд шиг. Ташуур гэснээс би нэг багтаа нэг бол ташуурдах нэвтгийг хэл гар өрхийн нэвтгийг манай аав чинь хатууханч үг хэлэх нь ховор хүн шүү дээ тийм байхгүй шүү дээ. Би тэгэхэд нэг ааваас нэг бодоод байх байгаа байдал нэг ширүү шиг тийм. Харахад би анх хоёлаа ярьжсэн тийм. Жохон байсан юм аа би чи нөгөө байрныхаа хүмүүстэй өдөржингөө би ч юм байрныхаа гадаад тоглодог хөөхт байхгүй. Тэгсэн чи нэг өдөр байхгүй алгуулсан. Аав чи хайгаад олддог бай. Тэгсэн чи зугаалж байгаа хаавс туулын ирмэрг орцсон парк орцсон зугаалж гад ирж байгаа байхгүй. Тэгээд аав мэдсэн аав чи бүр санаа зовцсон аавч ирж чинь. Тэгээд намайг гэртээ дуудаж оруулж ирж байгаа манай нэг найс нар бүгдээр ингэж хасаа зогсоож байгаа. Хаавар явсан та нар. Хаашаа димэд хийсэн. Манай найзууд бүгд үнэнгээ хэлчихэж байгаа байхгүй. Тижээ тогсон ингээд зугаалсан парк дээр тогсон гэл. Тэгсэн чинь би хажуудлын найзанд орж кино үзсэн гээд. Паркт нь танаас хоос шүү дээ. Тэгсэн чинь аа мэдэн шүү дээ. Ташуур авч байгаа. Зөөлөх ороод ачи. Үнэнгээ хэлчихээ. Хамтдаа явсан, хамтдаа зугаалсан гэдэг. Ер нь одоо ингээд тоо хоёрын хувьд ингээд ахыгаа ингээд хараад ах нь ер нь хэр ноён нуруутай хүн харагддаг. Эсвэл жоохон тийм хотлаач юм шиг сарайддаг. Эсвэл тийм ноён нуруугүй юм шиг харагддаг. Харагдах байдал юм харагддаг. Одоо эргээд асуулт тавьчихад. За тийм. Ийм бас эргэсэн асуулт байдаг юм байна тийм. Тэгээд байдаг юм байна. Орогдчих таа шиг баялаа асуулт. Тий. Ах нь их ноён нуруугүй харагддаг. Би бас нэг өөрийгөө нэг хүний нүдээр харж үзье л дээ. Сонсч үзье л дээ. За тэгвэл шудрал ярьчих. Тий, нэг гоё магтах ч юм уу, эсвэл нэг мууч болно тий. Аль нэг байдлаар сонсож байх тий. Би одоо их орондоо нүүж ирээд жил гарan 2 жил рүү төгч ийн гэж бодоход зов бах нөгөө ойрхон амьдэрдэг. Тий. Тэр талаараа тохойд би нүүж ирээд ингээд энэ ресторанаа эхлүүлээд ингээл байж хаа. За одоо яадаг юм бол та энийг одоо яаж сурталчилдаг юм бол ресторанаа. Одоо миний энэ ресторан гэдэг чинь миний одоо дэвжээ амьдрал, миний одоо гэр гэсэн үг юм чинь. Өмч болоод ирэх тий. Би эндээ л би өөрөө хаппи ч байна, ирсэн ч очтоо ч гэсэн хаппи ойлгоно. Хамгийн гоё сэтгэлтэй өргөл. Тэгэхэд анх төржсэн зов бахын сэтгэл бол ахыгаа ах нь ороод хоол иднэ. Чи ахыгаа голохгүй бол ах нь зургалж ороод гэх. Гэт хэлжсэн үг нь одоо хүртэл мартагдахгүй. Хамгийн анх зов бах манай ресторанд орж ирээд гой зураг авалт хийж өгөөд гэтээ ингээд манай ресторан дээр хүртэл ингэж хандж байгаа нь амар гой санагдчихсан. Тэр цэс анх би юу ч мэдэхгүй Монголд амьдрах арга энэ одоо реклам сурталчилгаа гэдэг яаж хийдгийг мэдэхгүй байхад зов бах сэтгэлээрээ орж ирээд хийгээд гарсан. Амар гой сэтгэлдэл
үлдчихсэн тий. Гоё байлаа. Тий. Тий. Яг үнэ. Санчруур тайлбарлаа тий. За яхаа ийм дэвж. Манайх ч одоо дэвжээ ийм одоо аврагын дэвжээний шил. Одоо энэс чинь бид нар ингээл эдэн цолтонгууд бүгд идэхэд бид нар будаан дээр нь үлддэг байлаа шүү дээ. Будаан ямар гоё амттай байдаг байлээ гэж санчрыг ярьжсэн байхгүй. Тэгэхээр яагаад гэвэл ахын аав ямар вөхөр миний аав бол одоо ер нь яг л над шиг л хүнтэй ер нь бас нэг илүү дутуу хөдөлгөөн байхгүй. Айс цаан ч гэсэн адилхан хэнийгч голдгоо гоё ярилцдаг. Жохон хүүхдч байсан найзалдаг одоо нэг тийм л өвгөө. Одоо ч энэ хүүхэд нөгөө хүүхдийнх нь гоё найз байж чаддаг гэдэг нь юу ихтэй зэрэг одоо хөдөө ингээ мал дээр байж байгаа бид нар одоо энд ингээд оюутан болоод ирчин штэ. Одоо би жишээлбэл одоо би чи хоёр ахтай хоёр ихчтэй бүгд ингээд дээд сургуульд явал Улаанбаатар яваад гисэн айлын отхон хүүхдэл гэртээ үлдээ. Аав ээж хоёртой үлдчихэж байгаа штэ би чи. Тэгэл үлдэхэд аав ээжээр ажилдаа явхад отхон хүүхдийг одоо айгүй эрх байдаг, тэнэг байдаг. Айлын одоо эрх энэ хий балмаа балаа гэж ярьдаг бол одоо бид нар тухайн айлын отхон хүүхдүүд бол жинхэнэ ар гэрийг хариуцж аав ээжийн эзгүүл гэрийн ноён руу гож үлддэг байсан ийм хүүхдүүд байхгүй. Аргал төлөө аав ээжийг эргээд нэг мах за өнөөдөр нэг мах чанах байхад мах оруулаад тавьждаг. За нэг гурил илдээ тавьждаг ч юм уу, гурил зуурсдаг ч юм уу. Өөрөө хийж гал төлж чадахгүй маа гэхэд ээжийг эрэхт нь тэрний одоо ингээд мах чанах юм бол ээж нэг мах чанаад ичээг би махар болчлаа гэдэг ч юм уу. Бас өөрийнхөө санаагаар нэг мах идмээр санагддаг ч юм уу. Эсвэл нэг горил зуурчингод ээж нь хуушаар хийгээд өгч гэдэг юм. Дөхүү юмнуудын 50% нь хийгээд өгчдөг. Тэгэхээр ирээд гурлаа хоолоо иддэг. Тэгэл аргал төлөө ус мусыг чинь бол ходгоос 2.10 битэн оруулъястай нэг одоо нэг үндсэн нэг фитнесээ хийн штэ. Ерөөсө бидний одоо энэ хийгээд байгаа фитнес чинь амьдрал дээр байлаа штэ. Тав тий бүхэл бүтэн жийл 130 машины твшин дээр ийм хурцээр дүүртэл аргалаа чинь хүйцсээ чинь. Тэгээд тэнийг авцраад буулгана. За тэгэл төлөө ийм бүдүүн модыг чинь нөгөө нэг хоёр өний хөрөөгөр чинь хөрөөдөн тэгээ хаглана гэдэг чинь л ерөөсө амьдралын фитнес болдог гэдэг шиг. Амьдралын фитнес болох юм байна. Амьдралын бас юу одоо ухаанч бас өгөх юм байна. Аль хэлийн өгөх юм байна. Тэгээ эрхлэх зав байхгүй. Тэгэл юмс эрхлэх зав байхгүй. Тэгээ хайжууд нэг хичээлээ хийн. Хаяа одоо найз нартайгаа гарч одоо ээж амралт үед бол харин сайхан тэнэнтэй. Замны найз нэг чанга гороод айлах уу та. за тэгээ тий. Чиний зовхыг нэг яана. Хүн болгоны мэддгүй нэг сэдвийг яриулмаар санагдчихлаа. Яа тэр юу юм бол доо яана. Аав та хоёрын нэг яг нэг зах зээлд шилжиж явах үед та хоёр маань яг уран бүтээлийн хажуугаар нэг ганцгийн 8-нд нэг алхалт хийснийг үе байдаг те зовхоо. Та нэг тэрнээс нэг сонирхолтой шүү. Хийжсэн. Тэрний нэг удаа би нэг ярьсан шүү дээ. Нэг удаа нэг ярьсан. Тий. Хайлч юунд сайт дээр гэдэг үү ярьсан юм аа. Та тэрийг нэг гоё дэлгэрүүлж нэг гоё тэр чинь бид нар чинь арми драмын театрт хоёлаа хуваараар очсон. Тэгээ хоёлаа ерөнхийдөө шинэ төгссөн одоо жүжигээ гол дураа ташлах дүрийг байнга авдаг. Тэгээ нэг 454-ний цалинтай хоёлаа. Тэгээ сар болгоно 450 төгрөг авах урьдчилгааг нэг одоо нэг 200 ч юм уу тэгэл дараагийн одоо бокс мөнгө гэж ирдэг байсан. Тэн дээр нэг үлдснийг авдаг ч юм уу ийм л байсан. Тэгээ би яг одоо дөрөнд багийн энд бас одоо жил гарan шахуу ингэж амьдарч байсан шүү дээ. Тэгээ ингээд амьдарч байгаа үед л хоёлаа ярьлаа. Намайг бодох юм бол баг чинь тийм жоохон тийм бизнесмен бас ер нь ойдл жимгээ ирч амар ойдл хийн, малгай толгой хийн. Би бол ямар тийм гарын ур байхгүй хүн баг. Зүгээр махны ортой хүн байхгүй юу? Мах байвал эвдэн. Нөгөө багасаа сурсан юм л ярьсан орчин дотор үссэн юм чинь тий. Тэгэл ингээд байж байсан чил багийн нэг өдөг. Өшөө. Хоёлаа нэг. Манай багийн жимгээ нэг сайгч. Миний ч бас мэддэг сайгч л тий. Та хоёр одоо ингэж яхаар нэг намайг дагаад нэг бэж яваад нэг жоохон бараа аваад нэг 8 хийгээд нэг амьдралаа жоохон сайжруулаач гээл. Тэгтээ зэрэг л тэгээ тэгээд нэгсэн чинь одоо битэр тэгээд мөнгө байхгүй юугаар явах гэж. За яах вэ гэж чинь та хоёрт нэг хэд хэдэн төгрөг өгөн тэгээд тэрнийг аваад 8 хийгээд боломжоор өгөөрэй л гэдэхгүй. Тэгсэн чинь баг хоёул явах. Театрын дараагаас орж хоёул чөлөө аваад битэр нэг бэж явчих зэрэг. Тэгэл нэг юм инкэ хичээгэнд дагаад $500 аваад бэж явлаа да хоёлаа. Бэжэнд ч хоёлаа тэр юуны CG-ийн захч гэж байлаа, Эртаны зах гэж байлаа, Яблоко ч гэлөө тэгээд монголчууд очиод бүхэл захаар нь явлаа. Ядарч хонтлаа бэж үзэл. Нөгөө бараа дардаг ихч бүх юм дагаад хоёлаа бүх юм үзэл. Тэгэл нэг гахайны үе шүү дээ.
Тэгэл ингээл түнтээс нэг 2 гахаа болдог билүү дээ бас. Тэгэл нэг битүү скаштай тэр CG-ийн зах гэдгийн тэндээс Эрен рүү ийм пүүтгэхтэй ачааны машин одоо Эрен ордог байхгүй юу? Тэгээ Эренээс портер гэдэг шиг юм. Тий, ачааны машин. Тэгээд Эрен дээрээс ирээ замын үүд нөгөө гахаа өндгөрөө ингэж гаргаад тэгээд замын үүдээс богоон цугаа хардаг байсан тийм л байхгүй. Тэгээд хоёлаа бараагаа авчаал ингээд байжсэн. Тэгэл Эрен рүү явдаг машин гэл нэг ийм том ачааны хятад машин дээр одоо манайхаар бол одоо их том машин. Нөгөө ченжүүд гахаагаа ингээд ачиж байна. Тэгээд хоёлаа ачлаа. Өө ачаал ясна нэг пүүтэг одоо ачаа хоёрын голд за нэг тохоогоос арай зөндөр юм нэг ийм дайны завилдээгэл твшин дүүрэл одоо пүүтгэний юунд ийм л завилдж байгаа юм л да. Тэгэл ингэсэн чил за явцгаая л гэсэн хоёлаа тамхитч явуулъя гэдэг баг хоёлаа. Тамхитаар яваал орсон чинь ингээд нөгөө ачаа хатсан залуучууд нөгөө твшин дээгүүр ингээд наарлаад ороод ингээд гэвчдэг юм байна. Тэгсэн чинь хэрнээ хаягдахын даваан дээр яг одоо энэ твшүүлээ гэд яг энэ ард нь ингээд битүү залуучууд өгдсөн. Энд нь хоёул үлдчихэж байгаа байхгүй. Ийхэр хоёул яг түрүү орохгүй яваа гэд. Яаж мэддэг юм бэ? За унаж өгөхгүй хоёлаа ингээд хоёлаа бие бинийгээд унтахгүй шүү хоёлаа гэл. За унгоё би чи. Тэгэл хоёлаа бүүдгэн. Өөд ингээд ард нэг юун дээр байл. Яг энэ дээр халахлах шиг нэг хаалт биш дээ. Бүүдгэн тэрэм зүгээр ингээд ямар тоос шороо байх гэсэн засмал замаар явж байгаа чи. Тэгэл ингээл хоёлаа явсаар байгаа л ирээ дээр буугаал. Тижаага буулгаж яваал. Тэгэл цаашаа зам өгöd гараал. Тэгэж явж ирж ирсэн. Тэгээ хоёлаа ирээд өнөөгөө 28 чи гэртээ ирсэн. Бэж орцсон зүгээр зад тал үзээл. Ийм юм авлаа гэл. Тэгээд хойдлын нөгөө динжи мянган зах гэж байсан. Тэр захтай нөгөө хүмүүс чинь нөгөө нэг тийм лангуун дээр зогсохоос илүү ингээд биеэр барь зардаг байсан бохоо. Тийм ингээд цам цавхуу малгай авах уу гэдэг дандаа нэгээр нь барьж явдаг байсан. Зүгээр арай жоохон бас нэг хүрээтэй 8-ш нот юм жижиг лангуу мангуутай байсан л да. Жижигүүд л дандаа гар дээр байдаг байсан. Тийм ээ. Тэгээ ингээд зарах гэсэн чинь хоёлаа битгийш нэг хүн таньдаг хүнж байсангүй. Тэгээл явдаг үү те. Ганц нэг л явж байгаа. Ястаа нэг явдаг. Тэгэл гэрээ дүүр нэг л хувцал байгаад. Тэгэл байж дөөнөр мөнөр хүмүүс орж ирэн тэгэл өмсч үзэн за аваа гал өгнө. Тэгэл нэг яасан мэдгүй. Тэгэл нэг өрн таран болоо алга болсон. Тэгэл алга болсны ар дээр тэр чин битэр чин тэгээд 8 хэгээ юун чөлөө мөлөө өнөөхтэй автаад ажиллаа хайж гоохгүй лээ шууд. Тэгээ хаяа. Тэгээд хоёлаа хайчаад би тэгэл одоо багийг л юу тэрний л хийн гэл. Тэгэл ингээ байсан чи малгай ш. Хоёлаа малгайны харсанд яв. За. Манай эрдэнэ талаар хоёлаа. Манай ах манай их чинь нөхөр 30 машинтээс 30 машин цугаал хоёлаа эрдэнэ талаа ороод. Тэндээс ямааны харс аваал. Мөндөгний харс, хярсны харс аваал. Баах 8 байлээ. Малгай их гэдэг. Тэгээд тарганы харсаараа үнэгний харс уншиж манай баг гэж будна. Тэгээд будаал үнгийг 2 хуваагаал эмхтэй үнэ хар зах юм будаал. Тэгэл нөгөө таргуу малгай гэж бодгонд орвол би өстө сугныхаа булчраг чочтол нөгөө нэг анхаа мэдэн шүү дээ нөгөө нэг 4 давхрын нөгөө нэг шатны төмөр шүнжэнгөө өрөө тонно. Ингээл өрөөл зөөлж байгаа илдэж байгаа. Тэгэл багэд энд татаал гаргаал хатаагаал тэгэл зах гараал. Тэгэл ингэж хоёлаа тэгэд нэг яваал. Тэгэл хамгийн анхныхаа цалингаар хоёлаа нэг готл авч юмсаал. Би тэрнийг үзүүр дээр нь тос олгоч хаалста харамсаал. За тэгэл хоёул тэгэж явж байгаа хоёлаа сүлд за ерөөсө бүтэхгүй байна баа хоёул зүгээр ажилтаа. Хоёлаа энэс өөр ажил хоёлаа чадах ч өөр ажилтаа. Тэгээ эргээ тонгод дарга дээр очиод бид тэр ажилдаа орё гэсэн мө 2 муу цус яв гэл тэгэл ажилдаа. Тэр цагаас энэ урлагийн тайз энэ дэлгэснээс ерөөсөө нэгч хувирсангүй одоо явлаа та. Сумогийн арилтаа амарч болдгоо маа. Нэг сумогоо бол нэг бол ирж барилгач. Араа юм аа гэсэн үг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас утгаас нь аав нь Би хувьдаа өөртөө боддоор аав гэртээ суугаад бичээд юм кино гарсан. Шалц киногоо айна өнгөрсөн 10 сард нээдээ тэгээд кино маань одоо театрт гарч байна.
мэдрэмж цонаа ресторан Нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Забаах маань одоо нэг тий. Бага насны хөөрхөн хүүтэй. Тий. Одоо хангаа маань 1-р анги тийм ээ. Тий, нэгдүгээр. Тэгээ забаах маань ер нь аавынхаа ажлыг ер нь хэр хийж байна сүүлийн үед. Тэгээд хүүхдийнхээ хүмүүжилд ер нь яг голцоо юуг анхаарч байна та. Би тэгээд ах нь түрүүхөө ярьж байсан те аав болно гэдэг бол их хариуцлага те. За аав гэдэг бол одоо хайр, зүрх одоо юу гэдгийг тийм л байна. Эцэг байна гэдэг бол маш том хариуцлага. Одоо эцгийн үүрэг гэж ярина шүү дээ одоо. Аав болон дараа нь эцэг гэдгийг болно. Эцгийн үүрэг гэдэг бол одоо бол мэдээж одоо энэ гал голомтны ноён нуруу мэдээж золбоод гэдэг хүн. Одоо энэ л ганхаж болохгүй бол энэ л ганхвал амьдрал хайшаас ганхах магадaltaй учраас одоо ноён нуруу чиг шугамыг бол ер нь их зүв барьж явахыг боддог. Аав хүн ямар болох вэ? Одоо гэр орондоо аав хүн гэдэг нь ямар харьцаатай байх вэ? Өөр хүүхдүүдтэйгээ яаж харьцах вэ гэдэг юм л одоо бас хүнд байх бах. За миний хувьд бол би бол ер нь хүүхдүүдээр нь гар хөрхөөсөө илүү их дотночилж тийм ярих дуртай. Ярилцах дуртай. Яасан юм нөхөө яагаад ингэсэн. Тэгээ яг ийм чинь ингэдэг байхгүй юу? Тэгэхээр миний хөө буруудаад байгаа. Тэгэхээр хүн ер нь эхнээсээ л нэг юм бодож явах хэрэгтэй. Магадгүй хөөрч үсрэл дэгдэж идэл гинтхэн одоо бие урах ч юм уу, хөл гараа гэмтэх ч юм уу, өсөрч хараад дэгдэд тоглоход зүсэл учир бийж идэм юм. Ер нь би ярьдаг л хүн л дээ. За ээж нар бол ерөнхийдөө болж байгаа чавчаатай шүү дээ тий. Забаахыг баг багт нь бол одоо нөгөө дээр нь одоо нөгөө нийгмэд дагаад бас цаг үе өөр болж байгаа. Тэгээ забаах маань багтаа бол аавыгаа дагаж аав нь ажилд сургаж үйлдэлээр нь өөрөөр нь ингэж хүмүүжүүлдэг байсан бол одоо бас тэгээд байх боломж болоос тэр болгон байхгүй учраас бас нөгөө хэлж ойлгуулж гэдэг талаас нь нэлээд Одоо бас дагуулах юм да дагуулах дагуулангуудаа одоо жишээлбэл жоохон байхад нь одоо ингээл дөрвөн давхраас одоо манайх чинь тэгвэл левтгүй шүү дээ. Би чинь левтгүй байранд ингээл шууд шатаар явчихдаг байхгүй. Тэгээд дөрвөн давхар юм чинь. Тэгэл баг байхад нь би одоо ингээл хамаг юм барайл одоо ингээл дэлгүүр орсон ч гэсэн дортой юм бол дээшээ барьдаг гардаг байсан бол одоо минийгөө чинийг барьчихаа аав нь ядраа шүү дээ. Энд чинь би ийм их юм чи энэ дайны нэг юм хаваа гарч штэ гэхэд одоо ингээл гүрийгээд навсаа шаргаад дэше гараад байгаа байхгүй юу. Одоо гихчээтэй ингээд жижиг сажгаар юмд нь оруулаад тэгэл нэг ингээл нэг хөдөө хээр явсан ч гэсэн за одоо тийм ганц нэг юм дагуулж өгнө одоо ингээ гадаа ингээл юм буулах гэж гэсэн. Миний хөдөр дэвсгэр ширэмэрэг тавиараа гэхэд тавих шээ. Дээр нь юу тавих юм нэг усандаага гаргаж наадсан тэгээд торонд байгаад байж тээ ингээд одоо гаргаад хүүхд чинь тийм нэгэ дурт өөрөөх нь нэг дуртай сонирхолтой юмар нь тэгээд жимсээ угаачаач миний хөөгээд ингүүт нь лугаах шээтэй ингээл баг биеинд төгсөн биеинд төгсөн юмнуудын өөрт нь өгчээтэй нэг иймэрхүү маягаар явдаг байхгүй. Тэгээ ерөнхийдөө бол мэдээж аав нэг эцэг хүний хариуцлага гэдэг нь мэдээж энэ үр зүйлсийг тэ одоо бүр нэг өөрийнх нь дайны ноён нуруутай өөрийнх нь дайны нэг бас нэг амьдралаа аваад явцдаг дайны болох хэрэгтэй гэдэг талтай л ер нь жоохон бодож явдаг шүү дээ. Нэг өөрийнх нь дайны тийм нэг өөр. За надаас одоо өөрөөсөө одоо миний бодсноос илүү бол одоо тухайн хүүхдийн хог тавилан амьдрал хайшааж иргэвэлээ. Тэ? Гэтэл одоо буруу тийшээ ирэхгүй тулд одоо зөв зүйтэй амьдрахын тулд хайсан залах вэ гэдэг тэр залуураалаг сайн бодож явах хэрэгтэй байна. Одоо бол ингээд өөрөө мэдээж баярлалаа. Энд чи нөгөө дэвжин шилдэг яриан тундаа. Тэгээ одоо бол мэдээж тэгээд одоо бол миний хөө жоохон одоо миний одоо ач нар ч гэсэн бас жоохон тий одоо ингээл аавын өөрөг аавын хариуцлага өвөгийн хариуцлага гэл ингээл давхар л ингээл явж байна. Тэгэхээр одоо хүүхдүүдэд зөв сайхан хүмүүжүүлээд нэг эрийн зэнд түргээд нэг сайхан их оронтой хэрэгтэй ээж аав нэг санаа зовхгүй байна гэдэг л хамгийн сайхан шүү дээ. Тийм ээ. За яатсан бол нөгөө нэг хүүхдүүдтэй яваад орчив хэрвээ тэр муу одоо янз янзын хүүхдүүдтэй нийлээд асуудал гаргачихваа гэдэг бол тэгэл мэдээж аав хүний хүмүүсдээ за болохгүй юм бол болдгүй юм лээ. Би арай өөр хүнтэй үерх хэрэгтэй юм байна гэдэг ч юм уу. Энэ хүн одоо гоё амьдрах хэрэгтэй ч гэдэг юм уу.
За магадгүй ирээдүйд одоо нөгөө дээхэн үед бол нэг сүй тавина гэдэг сайхан ястал байсан байгаа шүү дээ. Одоо жишээл за эдний охинтой бол манайх хүүгээ сүй тавина гэд багаас нь сүй тавьдаг. Тэгж суулгадаг гэдэг чинь одоо ингээд зовх юмг одоо ингээд амьдралын бэлтэж өгч байсан байхгүй юу. Одоо бол зөв юм байсан. Одоо бол ингээд нэг гоё охин харах юм бол хайраа. Ямар ч удамтай юм, ямар ч юутэй мэдгүй зүгээр хайраа гэл дагуулаад чихэр авчиг бол хоолнд оруулаад кино үзэл гоё хамттай үж байтал гинтхэн нэгээрээ хайрна халуун болоод апалч. Тий. Очруулахгүй. Амьдралд эрт хөл тавина. Эрт хөл тавьж. Тэгэнгүүтээ өнөг нь цаатал нь юу хөөхтэй яагаад байгаа юу галзуурсан тэрнтэй юуг сууж идэх юм. Битгий солиорчи болчи наатах авахгүй чи гэдэг юм уу нэг юм асуудал үүсээд байгаа. Асуудал үүсээд байдаг юм болов уу? Тэгтийн зэрэг одоо би боддоо шүү дээ баг хөөг. Өөрөө тэгдэг. Аав та миний ихнэрийг олж өгнө тийм ээ гэнэ. Аав нь чиний ихнэрийг би эвлэрсэн. Чиний ихнэрийг би олж өгнө. Тэгвэл хамаагүй ярьдаг гэдэг нь тэр л байлаа. Би чиний ихнэрийг би олж өгнө. Одоо тэгэхээр чи гоё ганган гэж явахгүй хүнд хань гэж байдаг учраас чиний ихнэрийг бол аав миний ихнэрийг олж өгнө. Тэгэл чи одоо ингээд аав ээжтэй онцдог байхгүй. Тэгээ онтонгууд минийх одоо том болцсон. Минийх одоо өрөөнд орж ундаг. Үгүй. Нэлээд том болцсон хоёртой байж шүү. Эхнэр аав шүү дээ. Дөрвөлөө унт шүү дээ. Сайхан ярина шүү дээ. Стал хамаг юм ярьж байгаа юм байна тий. Дөрвөлөө унт шүү дээ гэж ярина шүү дээ. Тэгмэд болдгүй юм уу? Чи тостоо унтгүй. Дөрвөлөө унт. Нэвтрүүлгийн хамтрагчаар Хармоо хүжи Milk Farm. Тэгээ та нөгөө хүүхдтэйгээ илэн талангуу ярилцдаг. Тэ одоо тэр насны зөрөө гэж яав нь болохоор ингээд нөгөө бүл дээрээ сургана гэдэг юу гэдэг штэ. Ярилцна гэдэг чинь бас юу юм бэ? Одоогийнхаа одоо та аав гэсэн утгасаа ч ярилцж байгаа. Тэр хүүхдээр таны яриаг ингээд ойр дотны маягаар найзууд шиг ингээд сонсдог болох юм бол нөгөө амьдрал чинь асуудалгүй амьдрал гэж байхгүй шүү дээ. Байхгүй шүү. Ямар ч амьдрал асуудал. Дандаа асуудал. Байранда зогсож байгаа. За тийм байж. тэгэхэд тийм үед асуудлыг давж чадах тийм чадвартай болох ч юм уу. Сая таны яриан дээр тийг сонсогдлоо л доо. Асуудал зөндөө асуудал гарна. Тэгэхэд энэ дээр яах вэ? Асуудлаасаа зугтдаг нэг хэлбэрийн хүмүүс шүү дээ. Би энийг давж чадахгүй. Би юмтай тулмааргүй. Тэрний нөгөө талаар нь ингээд багасаа аавтайгаа ярилцсан илэн халангоо бүх юм амьдралч байдаг юм уу юу ч ажиллаж байдаг юм те ярилцсан хүмүүс хэрвээ тэр насан дээр ирэхэд насан туршсан өнөө асуудалд толороход наадахгүй ш тий асуудалтаа тулж харьцах тийм чадвартай болдог юм байна. Охинтойгоо ч гэсэн би бол ингээл манай одоо ер нь аавтайгаа ярих дуртай шүү дээ хүүхдүүд. Би нэг яриад байдаг болчихсон зэрэг л. Одоо ээж л гангстердал өнгөрнө шүү дээ. Тэгэл гангстердал нэг уйлдаг ч юм уу тэгэл өнгөрнө. Тэгтэл аав наан ч миний хүү ингэхгүй. Энийг инжил явахгүй. Инжил алтай байхгүй. Тэгэл инээс бол ийм үүсдэг ер нь амьдрал тийм шүү дээ. Нөгөө айл ярихтал тэгэл ингэж уйлж өгөөл тэгэл гоё хонгогс шидэж үгүй юм тэгээд. Тэгээд тэгж л ярьдаг ахын тэгэл ер нь одоо тэр хүүхдүүд ер нь тийм хатуу ширүү хайрцдаг юм уу баха тэгээд энэгээрээ л миний нэг одоо хүмүүжүүлэх арга барил энэ юм уу эсвэл миний яг өөрийн бодол ер нь юм л гэдэг юм. Ярианы ухаан гэдэг юмраа хүүхдэд юм суулгаж өгнө. Тий, зарим нэг улсууд л стаа багтаа аваад стаа алуулж байлаа штэ гэж ярьдаг. Тэр бол тийм тухайн үедээ гоё л байдаг. Гэхдээ нэг надад бахархтаа сонсогдох юм уу? Тэгэхээр зобаха нөгөө аав ээжийнхээ ачийг хариулна гэж ярьдаг штэ. Ээжийнхээ ачийг шүүдрийн усыг зуулуулж цайж хүнж өгөхтэй адил гэдэг юм уу? Тэр хотлоо үг гэдэг штэ тий. Та тэр ээж аавын ачийг хариулах гэдгийг та ер нь юу гэж ойлгодог вэ? Тэгээд яг та одоо өөрөө аав хүн ялах хүүхдгүй ялах нэ бага насны хүүхдтэй яавал та ер нь баярлдаг вэ? Гэхдээ ер нь тэгэл тэр шүүдрийн усыг одоо цоглуулж цайж чана гэдэг үл яг хөө тийм бас л яг түүгүүд бол бас цайж чанартай ус гарах уу? Бас шүүдөр буус үед тустай байдаг шүү. Бас авчвал авчихл баг. Бас үлгэрийн биш л баг. Тэгтээ тэрний цоглуулаад явж байдаг хүн ховрол баг.
Зүгээр аав ээжийн буян хариулна гэдэг зүгээр миний бодлоор л хизээж битгий санаагийн зовол гэж бодсон. Хизээж битгий санаагийн зовол гэж. Би бол жишээлбэл миний аав одоо 95 настай, ээж минь одоо 92 нас хүрж байна. Одоо сүүлийн үед бид гурав сошиалд их орж байгаа гэдэг шиг. Ер нь санаагийн зовоохгүй. Санаагийн зовоохгүй. Ямар нэгэн хатуу муу муухай юм чихэндэн сонсохгүй. Бүтэн нойртой хонос. Бүтэн нойртой хонуулах. Нэг ороход нэг миний хөөрлээ. Ямар нэгэн зодон зохиож байдаг юм уу, ариг дарсч байдаг юм уу, янз янзын хотлоо хоормог юм хийдэг ч юм уу. Чихийн бүү халууц, битгий халууцуулаа. Энэ халууцуулахгүй байна гэдэг л аав ээжийнхэн ач баянгийн одоо бас өгөөд байгаа юм болов уу гэж боддоо шүү дээ. Яг тэрийн шиг би бас хүүхдүүдэд ер нь би өөрөө бодоход тийм шүү дээ. Миний хүүхэд гоё л явж ивэл сайх. Аавын боё шүү дээ. Эцэг болсны. Өөс өсгөл тийм. Энэ л одоо санаагийн зовоохгүй гэдэг л боё. Цунаадаа орж сайхан шишигээ идэж хөлөө уугаад ингээд сууж байгаа их баяртай байна. Тэгээд мэдээж одоо бас энэ нэвтрүүлгийг үзэн сууж байгаа хүмүүсөө бид бол бүгдээрээ л аавууд болцсон. Тэгээ ерөнхийдөө болох гэж байгаа хүмүүс байна. Ер нь ноён нуруутай байгаараа миний төлөө залуучууд Монгол эрхэн гэдэг нь бол хугаршгүй ноён нуруутай мөнх хөгтөн гэрт одоо ээлтэй сайхан хэмэртэй ирчүүд байдаг. Тийм учраас сайхан ноён нуруутай хүнтэй үерхэд суусан ч гэсэн удамгасаа сайхан харж зөв хүнтэйгээ сууж амьдралаа сайхан залгуулах ч бидний ярианаас ийм сонсох байгаа гэж бодож байна. Тий, тэгээд одоо хоёр дүүтэйгээ бас өөрийгөө бас ах хүний хувьд бас өөрийгөө бодож явдаг бодлоо зөнтөөл ярьлаа. Та хоёрт одоо тэг авахыг аваад бас хаягийг хаяарай. Тий, бас хүн чинь бас яг өөрийнхөө юу гадууж болохгүй. Тий. Тэгээ баярлж байна хоёр дүүтэй. За маш баярлалаа. Сав гаргаад ирсэн баярлалаа. За ингээд өнөөдрийнхөө ярилцлагыг ерөнхийдөө ингээд өндөрлөлт тийшээ хандуулах уу гэж бодож байна. Өнөөдрийн нэвтрүүлгийнхаа төгсгөлд түрүү зобаахынхаа нэг хэлсүүгээр аав ээжигээ сайхан сэтгэлийн 50 байлгыг бүтэн нойртой хонуулахын төлөө бүгдээрээ хичээцгээе гэж залуустаа бас уриалаад энэ нэвтрүүлгийнхээ энэ дугаарыг үгээр За ерөөл бацаа горш болтугай. Ад жаргал эрүүлэг сайн сайхан бүгнийг хүсэн өрөө яа. За баярлалаа зобаахаа. Тэгээ манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллага Хармаа Хүүж Эмилик фармын нэрийн бүтээгдэхүүний дээлээс бас хата гэ гардуулж өгөө хаа. Цэвэр тарг бас гарцсан юм уу тий? Тарг гарсан. Цүцгий гарсан. Оо. Тэгээ нөгөө органик юм гэдэг чинь мэдээж олон хонохгүй. Тий амьд юм болохоор тий. Дорн л тэг хэрглэж. Дорн гэх юм уу? Хөргөчөндөө хийсэн байхад нэг 4-5 хоног шүү дээ. 7 хоног тий. Нөгөө юм цүцгий хүртэл гарсан. Тий. За баярлалаа. За зобаах. За. Цөцгий. За эн чинь шинэ цөцгий тараг хоёр бол шинэ амтлагаа ирж байна. Сүүг нь бол ууж ирсэн. За их гоё юм байна. За хамт олонд баяр хүргье. Баярлалаа. Хоёр дүү байжсан байна. За баярлалаа зобаах. Авлаа. Маш баярлалаа. За баярлалаа. Санчиртай ингээд явахтаа нэг тийм дээд тэнгэр үзэлтэй нэг их тийм нэг тий одоо ингээд шал хоёр өөр гар байгаа шүү. Энэ гаранд байгаа юм, энэ гаранд байхгүй байгаа хоёр шал өөр юм гэсэн. Юу ч үсээгүй цагаан гарга. Санчир жижигээр ганхсаар байгаа дээшээ гарддаг. Дэвжээнээс гараа авчдаг. Яа анхаа нөгөө биеийг багтахгүй жоохон эцээр байгаа ингээд том биетэй хүнийг гаргаад байгаа байхгүй. Тэгээ ингээд бид хоёрыг хараад байгаа санчир дэвсэн мэтик ингээд багаагаар нодруулсаар байгаа ийшээ гараа авчихсан байгаа байхгүй. Тэгээ нэг мэт анхаа яг энэ аягны энд ирсэн байж. Ажилтаа явах үед бол санчир энд бол вааварт зогссон. Нэг томхон нэдэн дээр нэг чинь. Харин тэн дээр нь гаргачаа тэгэл. Сумогийн арилтаа амарх болтгоо маа. Нэг сумогоо бол нэг бол ирж барьлагч. Ара юм аа гэсэн үг шүү дээ. Нэг талаас нөгөө талаас утгаас нь аав нь Би хувьдаа өөртөө боддоор аав гэртээ суугаад бичээд юм кино гарсан. Шалц киногоо айна өнгөрсөн 10 сард нээдээ тэгээд кино манайда театрт гарч